Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Оройн мэндийг хүргэе. Universe Best Songs дуухурын гайхамшигт нэвтрүүлэг ийхүү ээжидгийн цаашин гэдэг дугаараа та бүхэндээ хүргэж байна. Ингээд их музыкчтай аяснуудын дуу хоолой та бүхэндээ дахин ахин хүрсээрэй. Харин та бүхэн цэгэр дэлгэцийн хамт дугсан суу шимтэн үзнэ үү? Өнөөдрийн оролцох дөрвөн оролцогчтой зориулаад 15, 19, 51 дугаар амжилт заавал дэмжиж байгаа оролцогчийн дугаарыг илгээхээ битгий мартаарай. Энэ удаагийн цаашин гэдэг дугаар эхлэж байна. Хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё Vitafic компани. Ерөнхий ивент итгэгч Телбэн Construction шинэ налах хороолол. Цэврага эрүүл амьдрцгаая. Ерөнхий ивент итгэгч Tesco корпорац амьд жимсний амт Iberry зарим. Ивент итгэгч сайхан харагдах хялбар арга Oriflame компани. Ивент итгэгч гоо сайхан ганцхан бурхны гарт байдаггүй. Байгаль спа лазер клиник. Ивент итгэгч ухаалаг амьдралын нууц Unique Coffee. Ивент итгэгч таны амьдралын түнш World Korea Group. Дэлхийн боловсролыг тэргүүлэгч Education First. Онлайн түгээгч Монголын топ сайтуудыг нэг дороос мэдээллийн номер 1 хөтөч сайт Дөргөөцөг юм ээ. Нэвтрүүлгийг дэмжигч Grow Entertainment. Жиргэчдийн сэдв фэйсбүүкчдийн нэвтрэх, оролцогчдын авьяас үзэгчдийн сэтгэлийг сорьсоор ирсэн UBS телевизийн нэрийн бүтээгдэхүүн Universe Best Songs наадам жилийн шилдэгүүдийн чансаагаар хэмжигцээр ирсэн юм. Энэ удаад 6 жилийн шилдэг оролцогчдын хамгийн идэвхтэй бүлгийг хамарсан Best of the Best наадам үргэлжилсээр байна. Нэрэл хилтэй амтаа болгоны хил амны бай болдогч сайнаар хилэгдэх нь илүү учраас сайхан зүйл нь элбэг болохоор энэ наадам даравч талдайж, боловч бултайж, өстөл дархан цол гэж байдаг бол тэр цолыг 5 удаа дараалан алтан шохроос хүртсэн эмэл тэмцээн. Энэ жилийн тухайд үзэгчид шүүгчдийн эндэртээ энэ тэнцүү их дархтайгаар оролцож байгаа нь нэг шилдэг үзэгдэл юм. Энэ шилдэг үзэгдэл дээр үе үеийн шилдэгүүд ахин өрсөлдөж байгаа нь бас нэгэн содон зүйл. Ингээд үзэгдэл бүр нь өөр байдаг тэмцээний хөшиг нэгдлээ. Харин та бүхэн судлаа үзтээрэй. Манай дараачийн авьяастан болвол 2014 оны шилдэг оролцогч Даги Сүрэн мөн үү? За 2014 оны
шилдэг оролцогчоо бүгдээрээ хамтдаа өгтөж авцгаая. За сэтгэлдээ ярина. Та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. Маш сайхан байна. Хайрхаа. Чи нэгдүгээр шин тэгж хэлсэн те. Дахиад нэг хэлэх байлаа. За нэг хэлчих. Хайрхаа. Хайрхаа. За дууны сонголт нь ямар дуу байгаа вэ? Монгол Улсын гавьяа жүжигчин шинэ үе продакшны захирал Ариун болд буюу Боё ахын шүлэг. Тэгээд соёлын дэргэний ажилтан Андур ахын ая. Тэгээд соёлын дэргэний ажилтан Дэлгэр мөрөн ахын маань дууснаар олонний хүртэл болсон буруу үргэлт киноны дуудлаа. Тэр хөдрүүд энэ үхэнд харагдана. Тэгээд чи хаан явна. Найзахын үед чи дэргээд хизээд байсан. За одоо хоёулаа дуултаа нэр нь буруу эргэлт киноны дуу ч гэсэн зөв эргэлтээр дуулна. Хоёулаа буцаад иргэе. За ингээд бүгдээрээ 114 дугаартай 2014 оны шилдэг оролцогч Пүрэв Доржийн Дагис сүрэнгийн шилдэг тоглолтыг өгтөн авцгаая. Амжилт хүсье. Чилоны наранд үлээсэн дулаацхнаас минь үнэн худлын хооронд бүтгэрэх дурсамж өвний сайхан хөвцөн хэрвэгээ сэтгэе үрдэж ямлаа гэж зурдхан байгаагүй нөхрөл эхэлсэндээ биш найдаж яваад яаж дуусандаа нөхөж хүзэшгүй цаг хугацааг хэлнэ нэрнэхтэй дуудулж өссөн бахын дээр өдрөө найз минь чимэн дуусандаа мэднэ Тэр
найзлахын үед чи миний дэргэд байсан. Насалхын хувьсэл чи хажууд минь байсан. Анд минь нөхөрлөл ихсэндээ биш. Найзч яваад яаж дууссан байдаг юм шүү. Ben anlamayım o çoğdu çamaygan teveri o tarılsın der odur ben oyumsun okturu ve hayrın çamay nadas daldın olsun o toboltu bir anlığa haysan bir tek Энэ жилийн одоо ийм сенсац болсон нэг юм үзэгдэл болсон ийм дуучин баамаа дагисэр одоо би 3 сая яриа сууж илаа гэдсэн томроод чи одоо хэдэн сард ирвэ 2 сард ирдэг үлээ бид нар чинь те анх одоо ер нь нэлээд өгч байгаа бол та юм тийм ээ дагисэр за миний дөө би ямар утгаар яриад байна гэхээр сайхан амаржаа дараа нь одоо гоё дууга хөөцөлт хэрэгтэй шүү дагисэр заяа маш сонин юм харагдаж байна. Ер нь одоо миний хувьд бол миний нүдэн дээр ингээд асар их тийм evolution гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд хувьсж сайжирж байгаа юм харагдаж байна. Манай үзэгч олон ч гэсэн анзаарч байгаа баг. Ерөнхийдөө Пугачевгийн дуунаас эхлээл одоо ингээд энэ Монгол дуу чамд маш гоё зөгч байна. Ерөнхийдөө дууны сонголтын дээр одоо баяр хүрэх маань хин чамд энийг зааж гисэн. Хэн зааж гисэн? Өөрөө. За чи өөрөө тэгвэл мэдрэмж их сайн байна. Тэгээ нэг толгоогоо ингээд нэг хөөрхөө манай дашрам дэлгэхэд бөхчүүд маань их сайхан авьяастай гоё дуулдаг Монгол эрэгтэй бөхчүүд. Эмэгтэй бөхчүүд бас тийм байдаг юм байна. Надад би сая тийм юм бодоод сууж байна. Энэ ер нь ерөнхийдөө монголчууд бидний дунд байгаа энэ бүх хөрөлддөг ийм хүмүүс чинь онцгой хүмүүс байдаг гэдэг нь яхаар байна. Авьяас бэлэг нь бас их өөр. Төрцийн өөр тийм юу байдаг юм байна. Ерөнхийдөө тэр дунд нь шүлэг энэ төр уншиж байгаа тэр бол шавд бол ерөөсөө асар их юу шүү тийм потенциал гоё бололцоод байна. Чи бол шилдэг шүү. Баяр хүргэе шавд. Баярлалаа. За, дагисэрэн. За, алга ташил авах гоё газ тээ. Тэ. За яг үндэ бол над ингээд бүр ингээд миний биеэр ингээд ингээд гүүгээд эхэллээ би өөрсдөө нэрээ ёо. Нэг мурашки гэдэг нь шүү дээ тэ ингээд. Айгуу гоё. Мэдрэмжнээс болж байгаа тэр чиний өөрийн өгөөд байгаа энэ мессеж чинь биднэрт айгүй гоё чанартай байдлаараа хүрлээ гэж би бодож байна. Тэгээд би өчтөр бас яриад ирсэн нэг бяцхан спектакль гэдэг нэг юм яриад ирсэн шүү дээ. Дуу болгон чи өөрөө бяцхан спектакль байдаг гэдэг байдлыг ши өндөр бүрэн бүтэн харуулж чадлаа. Үнэхээр гоё юм. Яг алга таших байгаа мэдгүй. Баярлалаа. Тэгтээ ахын нэг жаад нэг хэлмээрээ шүү дээ. Чи өнөөдөр ингээд өөрийгөө
чадaltaй хоолойтой би өндөр ерөнхийдөө дуулж чадна гэдэг байдлаа ойлгоцсон байна. Энэ бол сайн маш сайн хэрэг. Гэхдээ чи дуугаа дуулж гарч ирээд дуулахдаа эхлээд шууд битгий ингээд хүчил шууд битгий дээр интрига гэдэг юм чи байх хэрэгтэй байхгүй. Хүмүүсийн тэр сонирхолтой яах ёстой вэ гэд тий. Тэгэхээр жоохноор ингээд өгөөд байх хэрэгтэй байхгүй. Жоохноор өгж байгаа сүүлдээ кульминац финал дээр дэлгэлээл тэгэл дуусах юм бол тэггүй шүү чи эхнийхээ шууд бадагнаас ахуулаад жоохон чангалцсан байхгүй. Тэгэхээр л тэгтээ гоё би муухай гэж хэлээгүй. Тэгэхээр гоё. Зүгээр наач нэг одоо нэг бас ахаад нэг чимэх талаасаа тий. За тэгээд чи үнэхээр шилдэг шүү. Бодсон сансан юм байна. Юу ч гэсэн Universe Best Songs конкурс маань дуусаадхаг бодсон сансан юм байна. За амжилт хүсье чамд. Тэгээд манай Дагийн сүрэн чи одоо 7 сартай байхгүй юу? То есть 6 сард гала концерт нь дуусаад одоо шагнал мангал авах юм уу? Тэгэхээр угаасаа л энэ Universe Best Songs-ийн шилдэг болсон юм чи энэ бол маш том шагнал гэж би үзэж байна. Тэгээд Universe Best Songs дууслаа. Сарын дараа төрлөө. Жилийн дараа тэгэл чи одоо ингэж дурсах нь байна шүү дээ тий. Маш гоё байсан. Хүүг чинь том болоод тэгээд дүүхт ярих нь байна шүү дээ. Ээж нь залуудаа авч ийлаа. Ээжтэйгээ амархуу ээжтэйгээ цуг одоо тайзан дээр гараа явж тий. Шинэ хүүхэд. Тий. Тийм болохоор би чамд шинэ сэтгэлээсээ амжилт хүсье. Чамд амжилт хүсье. Чиний хүүхэд чинь амжилт хүсье. Чиний гэр бүлд чинь амжилт хүсье. Тэгээд бурхан таныг эвэл болтуулаа. Тэгээд бүх сайн зөвхөн таныг тойрч яваасаа гэж хэлсэн. Дагис руу. Молодец! Баяр хүргэе. Хей, манай Дагис сүрэн. Би үнэхээр сэтгэл хөдлөж чинь Дагис сүрэн би магтаалынхаа үгийг харамгүй хэлмээр байна. Тэгээ би зөв юугаар бахархсан гэж сая. Энэ бол жинхэнэ Монгол үндэсний онцлог, Монгол эмэгтэй онцлог. Дэлхийд бол 7 сартай дуулаад тэмцээнд орж байгаа тийм олон би American Idol гэдэг Английн нэвтрүүлгүүдэд үзлээ 7 сар хүртлээр дуулж байгаа тийм Америкийн одууд байна уу? Тэр залуу оролцогч нар байна уу? Энэ бол Монгол эмэгтэй л онцлог. Монгол эмэгтэйчүүд энийг хийж чадна. Баярлалаа. Тэгээд 7 сартаа тулгар биетээ дуулахад ямар байна даги? Өөрт чинь хүнд байна уу, хэцүү байна уу? Өшөө илүү их гоё мэдрэмжийг авч байна уу? Яаж ийм? Илүү их өр зөөлөн болж байна уу? Ямар мэдрэмж тийм хүндрэлтэй юм бол байдаг шүү дээ. Гэл дуулахаар л би бүр хөнгөрөөл нисгэж байгаа. Ямар гоё юм бэ? Чи үнэхээр төрцөн амт юм байна. Тэгээ би юу гэж хэлэх чинь ихээр Даги бол үнэхээр сэтгэлгээний дуучин. Энэ хүн бол жинхэнэ дууг ямар утгаар нь үгийг тэр дууны үгийг маш өндөр мэдрэмжтэйгээр дуулж чаддаг. Аялгауг маш сайн мэдэрч дуулж чаддаг. Энэ гурван шүтэн барилгыг мэдэрч чаддаг ийм хүн бол бас ховорхон байдаг дуунд. Энэ болохоор үнэхээр чадвартай сайн дуучин болж чадна Даги. Би чамд итгэж байна. Тэгээд үнэхэрийн чамаар бахарх чинь ямар гоё дуулваа. Чи шүү Даги. Баярлалаа ирнэ. За Даги сэрэ. Артумэ. Биний зүйлийг хэлэх үү Даги сэрэ? Хоёул нууцад хэлэх үү? За. Даги сэрэ миний шав юм шүү. За ухнаа дарын хаалга байхгүй, урлаг дарын хаалга байхгүй. Ийм учраас бид хоёр талдаа нуух юу байх вэ? Урлаг дарын хаалга байх ухнаа дараа би олон хэлдэг юм байна. Би сэтгэл хөдлөж байна. Шавьдан баярлж байна. Ийм хэлэхгүй байж бол нуух юм байхгүй. Ард түмнээс чийт нууцлахгүй, виз нууцлахгүй. Минь хүү хичээгээрээ заа юу? Ярьсан би шүү. Урагшаа Монгол урлагийн төлөө. Манай Дагийн сүрэнч хүүхэд нээж байгааг ойлгож байгаа шиг байна. Энэ хүүхэд 7 сард энэ орчинд яг хамгийн анх одоо энэ нарыг харна. Гэхдээ одоо л ээжийнхаа дуу хоолоогоор алилтэнэ мэдэрсэн байгаа. Эсвэл бүр нэг үнэхээр агуу дуучин гарна. Эсвэл бүр дуудаас бүр залхацсан хүүхэд гаргаад яа. Гэтэ ямар ч ээж байгаа бол ойлгоод байгаа байхгүй тий. За бүгдээрээ хамтдаа Дагийн сүрэндээ баяр хүргэе. Энд чи чөлөөт бүхийн 3 удаагийн улсын аварга магадгүй олон улсад бас тэмцээн уралдаанд ороод улсынхаа нэрийг гаргасан юм мундаг тамирчин хүн шүү. Үнэхээр тамирчны алдар гэдэг хэмтхэн одохгүй. Аясны мансан алдар энэ Universe Best Songs 2014 оны 3 шат гала концерт. Одоо дахиад Best of the Best ямар их сэтгэлийн дэвжээр, ямар их авьяас, ямар агуу мэдрэмж вэ? Дахин баяр хүргье. Баярын нөлөөсөө бүр баярлалаа. За, өчтөө хайртай. Ухаага сонссон. Танд хайртай гэж. За.
Дагига гавьяата охиногийн шүүгчийн ажиглагчийн шав гэж төсөөлсөнгөө. Хинж төсөөлөг байх уу. За тэр тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө. Юу болсон юм бэ? Би соёл урлагийн сургууль сурдаг байсан. Гэтэ одоо сурахгүй байгаа л да. Тэр үед миний мэрэгжлийн багш байсан. Тэгээд энэ тэмцээнд орногээ бүртгүүл явж байхад багштайгаа таарсан л да. Тэгээд чи нөхөр минь форм юу ч байхгүй байж би чамайг лав харж үзэхгүй шүү гэж загнуулаад. Тэгээд зэмлүүлж ирсэн юм дээ. Загнуулаад өнгөрч ирсэн. Тэгээд тэрнээс хойш би багштайгаа нэг ч уулзаагүй. Тэгээд зөвлөгөө авъя гэж бодож исэн боловч тэгээд очих зүрх бас байгаагүй. Тийм. Гэхдээ одоо энэ олон хугацааны шалгаруулалтын дараа багшигаа бас бахархталтанд болж чадлаа шүү дээ. Багштай хамт юу гэж хэлэх вэ? Багштай хайртай шүү л гэж хэлээ. За дуучин дэлгэр мөрөнгийн дуулж амлууснаар энэ сайхан уран бүтээлийн манай Дагийн сүрэн эмэгтэй хоолоогоороос энхүү хоёр доошны шалгаруулалтын тайзнаа гიშгэлүүллээ. Энэ дууны сонголтыг яаж хийсэн бэ? Яагаад энэ дууг сонгосон бэ? Бас сонгосон шиг гайхалтай сайхан амлуулж чадлаа шүү. Энэ дуу л угаасаа киног нь үзэхэд л амар уйлмаар тэв сэтгэл хөдлөмөр шүү дээ. Тэгээд би маш олон найз нөхөдтэй л дөө маш их найз нөхөдтэй одоо өөрөө чадхын хэрээр үнэнч одоо бас үлгэр дуурайл үзүүлэхийг маш хичээдэг. Тэгээд маш сайн найз нь бас байхыг маш хичээдэг. Тэгээд нөхөрлөл бол угаасаа үнэхээр гайхалтай зүйл. Маш олон хүнтэй хүний одоо итгэлийг даасан найз нь байна гэдэг бол бас гайхалтай зүйл. Тэгээд нөхөрлөлгөө бол хинч биш. Хүн найз нөгөөдгөө бол хинч биш. Тийм учраас би энэ дунд маш их дуртай. Тэгээд дуулахыг тайзан дээр дуулахыг маш их хүсэжсэн. Тэгэлгүй яах вэ? Буруу эргэлт дуулсан ч гэсэн үнэхээр амьдралдаа тэмцээндээ зөв эргэлт хийж чадсан шүү дээ. За нэг сонирхолтой асуулт байна л да. Хувийн амьдралтай холбоотой. Тун удахгүй бас маамуулах гэж байгаа. Одоо хүүхдэд төрүүлэх гэж байгаа те. Хүүхдийнхээ нэрийг сонгосноо? Ямар нэр өгөх гэж байна? Арай л сонгох. Тэгвэл ямар ч байсан урлагтай дуу хөгжмөнтэй холбоотой нэр өгөөрэй. Тайзан дээр сая Universe гэж өгнө гэдсэн үгүй юу? Үгүй. За ямар ч хэлсэн манай Даги хөөхөн одоо хүү юу охиноо мэдэхгүй байна. Харин би бас мэдэхгүй байгаа. Яцхан өөртөө хамтдаа дууллаа. За тэгвэл энэ сайхан авьяастай үнэхээр төрцөн дуучин охинд зориулаад манай нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё цайг өгөх гэж байна. Тортой цай Vitafood компани бүтээгдэхүүн байгаа. Дараагийн бэлэг бол манай наадмын ивент тэтгэгч сайхан аргадах хэлбэр Oriflame брэнд хэлбэр арга. За Devon цувралын ээлжид шинэ бүтээгдэхүүн энэ бол хомсны будаг. За эндээс манай хөрхөн Unique Coffee ирж байна. За Unique Coffee-тэй мэдлээрэй. Баярлалаа. За ухаалаг амьдралын нууц мэдээж Big компани бүтээгдэхүүн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. За манай Дагийн үнэхээр 2 дугаар шатанд бэлдсэн хичээсэн түүнийг үзүүлж харуулж мэдрүүлж чадлаа. Та бүхэн түүнийг дэмжсээр байгаарай. Энэ бол Дагийн сүрэн байсан юм шүү. Тэр хөдрүүд инүүхэнд харагдана. Хувийн дугаар 114 Пүрэв доржийн Дагийн сүрэн гэж ийм л нэг оролцогч байдаг юм. Зүгээр л байгаагаараа. Элдв маяг, илүү дутуу зангүй түүний байр байдал монголчуудын харийг хэдийнэ татчихсан. Эршүүд хоолой, ээж болох бэлтгэл, жуудогийн хэд хэдэн удаагийн улсын авраг гэдгээ нуух гэж хичээдэг бүрэг зан. Яг энэ бүхэн Дагийн сүрэн юм. Би давхар гэж түрдэж байгаагүй. Бэлэнчлэг үзэл хизээч автаж яваагүй түүний төлөө надаар хилүүлэлтгүй үзэгчд маань санал гэдгийг борон тусах шиг явуулдаг болсон. Тийм ээ. Энэ бол ямар ч рекламгүйгээр борлогддог эрэлт хэрэгцээтэй бараа шиг тийм л нэгэн шидэг оролцогч юм. Ингээд 114 дугаартай Пүрэв доржийн Дагийн сүрэнгийн төлөө саналаа 15-9 дугаар руу ирүүлээрэй. Төв аймгийн тодтголтой би жижигч бэлчээр том гэж бас манай охиноогоо их тодтгох дуртай. Хувийн дугаар 100 Бямб цогтын Эрдэнэ 2 хэмээх оролцогч байгаа би тайснаа. Хүн тэтгэлтэйгээр урьж байгаадаа баяртай. Эрдэнэ 2-ыг урьж байна. За өнөөдрийн мэндийг хүргэнэ. Сайн бацгараа. Өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бол мэдээж авьяаснууд үнэхээр сайхан шилдэг тоглолтуудаа үзүүлж байна. Миний дүүгээ сонгосон дуу Грант хамтлагийн амьдрал хэмээх дуу сонгосон байгаа. Чамдан бичээ
чамдан хайртай өмчилээми. Энэ амьдрал гэдэг дуу өөрөө бас их гоё клиптэй. Мэдээж авторыг нь бол хүмүүс мэдж байгаа ч бас автораас анзаарлаад дуугаа дуулаарай. Баттөрийн үг бай. Амьдрал хамтлагийн. Гүй грант хамтлагийн амьдрал. За уушлаарай. За их үзэгчтэй 2 дугаар 100 Төв аймгийн шилдэг оролцогч өдөр Эрдэнэбаярынхаа шилдэг тоглолтыг чин сэтгэлийн алба ташилтанд орохтой авцгаая.
үнэхэр борооч юм уу чи хайрмын дэлбэгэнэх цэцгэж юм уу чи цэцгэмэн найхан бүших бүсгүй чи юм уу чи амьдралмын нартыг бурхад чи юм уу чи амьдрал чамдан бичэн ямар ихээр дасвэ арчугидэ амьдрал чамдан Chanda хайртай юм чинээ Эндэр чанда хайртай юм чинээ Нэлээд хэдэн турд орсон шат орсон нэлээд туршлагатай нэлээд жил ирэх тусмаа гэсэн нэлээд одоо төгс байдал төрсэн юм дуучин багмаа. Сая бол бас л яг өөртөө таарсан сонголт хийсэн байна. Иймэрхүү дуу бол чамд зогсож байна Монголд тийм үү? За тэгээд Суисийн юуны ангид сурж байгаа одоо? Хорместр. Хорместр. За. Сайн байна. Манай одоо энэ тэмцээн шинэ амьдралд бас нэг зүг шигээ шин заагаад нэг тийм зам дээр тавиад өгсөн. Тийм үү? Тий. Тэгээ манай тэмцээний одоо бүтээгдэхүүнүүдийн нэг хонда манай энэ бүтээгдэхүүнүүдийг зарим нь шүүмжилдэг улсууд байдаг. Тэднийг одоо хариу болгож энэ Эрдэнэ хоёрыг хар гэж хэлмээр байна. Одоо ингээд дуулж байна, өөрөө хорместр сурж байна, цаашаа олон дуучин төрүүлэх нь байна. Төв аймагт очиж ажиллах байлгүй дээ бодвол тий. Орон нутагт очиж соёлыг түгээх юм одоо ирээдүйн чамд харагдчих байна. Баяр хүргье чамд. Баярлалаа. Саний доо бол бас диапазон өргөнтэй дуу шүү те. Нэлээд дээг өргөн гардаг. Тэрийг бол гайгүй. Амжилт хүсье. Надад бол таалагдлаа. Би тэгээ яагаад ч мэдэхгүй өнөөдөр энэ өглөө гараал гэрээсээ гараал машинаа суугаад гэг радио асаасан чиг энэ дуу явж исэн. Тэгээ сая тэрийг саналаа. Тэгээ маш гоё дуу. Яг ялангуяа дахилтны энэ 80 гармон надад аюу таалагдчихэв. Тийм болохоор сонголтны хувьд бол маш гоё амжилт хүсье. Баярлалаа. Би шавилхан биетэй гавшгай байрын хүүд баяр хүргэе. Амьдрал хамтлагийн амьдрал дог дуусанд баярлалаа. Маш сайн байна. Баяр хүргэе чавд. За баярлалаа. За 100 гэсэн хувийн дугаартаа оролцогчийг танилцуулъя. За Эрдэнэ хоёрыг дуулж явахтан л би гранд хамтлагийнхаа нэр хүрээд ирсэн болов гэж бодлоо шүү. Жинхэнэ дуучинтай, дуулалттай тун адилхан болж чадлаа гэж бидний хувьд бол үзэж байна. Өөрөө ямар сэтгэлтэй байгаа юм бол? Чадах хэмжээндээ дуулсан. Тэгээд шалгалтуудтай байж байгаа тий унсан бүхэн шалгалтууд өгөх чир шалгалтуудтай байж байгаа жоохон бэлдэх хугацаа байсангүй. Тэгээ одоо ямар тач гайгүй дуулсан бахаа л гэж бодож байна. Баярлалаа. Хамтдаа өрсөлдөж байгаа уран бүтээлээ дуулалтаа сонирхолж байгаа манай шилдэгүүд маань хэр байх шиг байна. Маш сайн байна шүү дээ. Тэгээд нийт үлдсэн оролцогчдоо сайн дуулаад хичээгээрэй гэж хэлье да. Харин үзэгчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ? Манай чамаг бол дэмжиж байгаа маш олон үзэгчид бас байгаа. Ерөнхийдөө үзэгчдтэй бол дэмждэгт баярлалаа. Тэгээд итгэлийг алдахгүй хичээнэ гэж хэлье. Тэгээд ингэж ерөнхийдөө хэллээ. Төв аймгийнхандаа тий. Төв аймгийнхандаа зориулаад хэлэхэд бол нутгийнхаа нэрийг өндөрт гаргахыг үргэлж бодож явдаг юм аа. Тэгээд
өндрөт гаргахыг ч бодно, гаргасаарч байх болно гэж хичээж байна. Тэгэлгүй ахаа. Баярлалаа чам. Баярлалаа. За, манай нэг Best of Best наадмыг нэг сонирхолтой дуулалтаар өнгө төрхөөр чимэглэж байгаа эрдэнэштэй зориулаад манай наадмын хамтран зохион байгуулагч Гоё хамгийн гоё. Vitafit компанийн хүндэг бэлгэлж байна. За үргэлжлүүлэн дараагийн бэлэг. Үргэлжлүүлэн дараагийн бэлэг бол мэдээж манай наадмын ивент гэдэг ухаалаг амьдралын нууц болсон Unique Coffee болсон байна. Баярлалаа. За дараагийн бэлэг бол манай наадмын ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Oriflame компани хамт олноос Эрдэнэт зориулаад энэ шинэ их бүтээгдэхүүнүүдийн танилцуулга бүхий каталог за үргэлжлүүлэн эрэгтэйчүүдэд зориулсан биеийн савн. Энэ савнг айгүй гоё гэж хэлээ бусад залуучууд чамдас таалагдах байна. За. Угааж үзэнэ заавал. За баярлалаа. За дараагийн шин дээр нь олзээ. За амжилт. Баярлалаа. Төв аймгийн Боргил Борхууг хаанч явсан университийн шилдэг оролцогч гэж таньдаг болсон. Амьдралын хатуу бүхнийг газардахгүй давж ард түмний хайраар үлдээдүүлж яваа энэ шавилхан залуугийн ирээдүйг та бидний урны өг улам бүр тод гэрэлтэй болгохын дамжиггүй. Даруухан шилдэг оролцогч, бие жижигч, бодол санаа нь тун их газар бичиж байдгийг Витсийн дууг 1-р шатнд хэмнэг дуулж байснаас нь харж болно. Орос дууг хантаа гихчин дуулчихад ухнаагуайн уйрам өмгөөлөл бүхий үгэнд өндрөөс өндөр болчихдог. Хувийн дугаар 100. Бямб зогтын Эрдэнэ баяр та бүхэн өөрсдийн саналаа ирүүлээрэй. Любовь похожая на сон. Лонхонд дотроо байх үедээ онцон хар архилава ноён танаа байх үедээ догсон хар арцала сүрхстэй үгсгүй унаж байх стай Origo чиждот Origo ятан диж байх стай Бүтэвэн сүрхстэй Сэрүү Ширтцээ ахны харин дулаасаасан эрүүхэн чамайг борооцсон үзэгчтэй яг л энэ цаг мөчид та бид дахин уулзах болгонд одгорл битэрийн чин сэтгэлээсээ нэмсэглэн байж зарладаг, дуулдаг, алдаршуулдаг нэгэн цаг эхлэж байгаа билээ. Мэдээж энэ бол ивент итгэгчтэй алдаршуулъя. Эрхэм үзэгчтэй энэ Space Songs Best of the Best тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё Vitafit компани. Харин манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр цэвэр агарт эрүүл амьдарцгай ураатай Дэлбэн Construction шинэ алга хороолол. Universe Best of the Best тэмцээн уралдааны ерөнхий ивент тэтгэгч амьд жимсний амт Iberry Зармаг Tesco корпорац талархал илэрхийлье. Харин манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ухаалаг амьдралын нууц Unique Coffee хамтран ажиллаж байна. Манай нэвтрүүлгийн бас нэгэн ивент тэтгэгч бол сайхан харагдах хялбархан арга. Энэ бол Oriflame компани. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр таны амьдралын түнш World Career Group хамтран ажиллаж байна. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч гоо сайхан зөвхөн бурхны гарт байдаггүй байгаль спа лазер клиник. Харин манай нэвтрүүлгийн аль биесний онлайн түгээгчээр Монголын топ сайтуудыг нэгэнд орооц мэдээллийн номер нөхөтөж сайт дөргөөцөг юм байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч дэлхийн боловсролыг тэргүүлэгч Education First Success сургалтын төв. Нэвтрүүлгийн маань дэмжигч байгууллага Grow Entertainment баярлалаа. Эрхэм үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлж ирж байна. Та суугаа битгий солиорой.
Ерөнхий ивент эцэгч Tesco корпорац амьд жимсний амт iBerry зарим. Дэлхийн боловсролыг тэргүүлэгч Education First. Ивент эцэгч гоо сайхан ганцхан бурхны гарт байдаггүй. Байгаль спа лазер клиник. Ивент эцэгч ухаалаг амьдралын үндэс Unique Coffee. Нэвтрүүлгийг дэмжигч Grow Entertainment. Залуус бидний эрүүл зөв сонголт мөсөн чихэр. Хүнд амин дэмэр баялаг хоолхос хэрэгтэй. Их хотын иргэд байгалийн олон төрлийн эрдсүүдийг шууд авах боломжтой боллоо. Зэрлэг зэлүүд байгалаас түүж ажирсан. Нэрс чацархантай бүтээгдэхүүн. Энэ бол iBerry зармаг. Нүдний хараа сайжруулна. Тослог баг, илүүдэл чингис сэргийлнэ. Ой тогтолт муудах, толгой өвдөх зэрэг олон хүндрэлүүдэд сэргийлэхээс гадна таны эрүүл мэндэд санаа тавина. Амьд жимсний амт iBerry зармаг. Ice Mark-ийн бүтээгдэхүүн. Зэрлэг зэлүүд байгалаас түүж ажирсан. Нэрс чацархантай бүтээгдэхүүн. Энэ бол iBerry зармаг. Амьд жимсний амт iBerry зармаг. Ice Mark-ийн бүтээгдэхүүн. I miss you. Me too. Би түнд уулан таталдан. Бич бас торлолон. Бидний харин гахалтай инант. Чиний юуник. Цаг хугацаанд дэлгэх бие сэтгэлийн гоо сайхнаа эргүүлэн олж авах нь Тэнгэрээс од шүрх мэт байлаа. Харин байгаль спа лазер клиникийн эмчнэр дэлхийн гоо заслын шинжлэх ухааны оргил болсон технологиг ашиглан залуу насыг тань эргүүлэн авчирч байна. Мис засал хийлгүүгээр арсыг төрөлхийн мэт чангаруулан залуужуулж үрчлээ. Унжис суларсан арсыг чангалах нь мөрөөдөл байсан бол одоо бодит амьдрал боллоо. Байгаль спа лазер клиник цагийг эзэгнэх залуу нас. EF нь 1965 онд байгуулагдсан дэлхийн томоохон боловсролын байгууллага юм а. EF нь 15 оронд 40 гаруй салбар сургуультай бөгөөд эдгээрээс сонгон суралцах бүрэн боломжтой. Та англи сургууль, Англи, Америк, Австрали, Канада зэрэг орнуудаас сонгох бүрэн боломжтой. Харин та Испаний сургууль, Испани, Коста-Рика, Австралид суралцаарай. Харин Франц, Итали, Герман, Хятад, Япон хэлүүдийг сонгож байгаа бол тухайн улсуудад сонгон суралцах бүрэн боломжтой. Очсон хойно ёс заншилтай танилцаад орон орны хэлээр ярьж сурцгаая. Success боловсролын төв.
яагаад би эмэгтэйчүүдэд баяр хүргэж байна вэ гэхээр яагаад гэдэг асуулт ч одоо хүртэл яваад л байна л да. Яагаад гэвэл эмэгтэй оролцогч дуулах гэж байна. Энэ удаад 2011 оны шилдэг оролцогч 2 отхон жаргалын нэг нь ботхон жаргал, нөгөөх нь сотхон жаргал гэж байсан. Ингээд хувийн дугаар 84 Самдангийн отхон жаргалыг бүгдээрээ хамтдаа өгтөн авъя. Манай согоо отхоо гарч ирлээ. Яагаад тэгж хэлсэн бэ гэвэл өөрийн нутаг гэдэг мюзикл дээр тийм нэртэй байсан юм аа миний хүүхдүүдээ. За өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Маш гоё харагдаж байна. Баярлалаа. За дугаарыг ямар ч хэсэг эргүүлээд харуулчих. За өнөөдрийн дууны сонголт. Ариун эгчийн Нанди учрал гэдэг дуу хэлсэн. Хонгорхон амраад мэн үрийн гэгээ шиг ирсэн харцныхан гэгээ уярсан хайтан цэцгийн дэлбэ өрөө хайрын үгээ шивэлсэн тэрнийсэн ханя зүрхэндээ мэдэрсэн харамлаа чамайга чанга твэрсэн дэдийн жаргал би итгэсэн хорвогийн ханаас чи санан догтлон тэмүүлсээр холороос чамда яардагсан санах тоолон сайхан дүрчин нэмсэглээ зүгнэн байж хүлээсэн анхэл мөрийг чин тэрэх бүрийдээ анхны учирлаа санах ён мөхөн усыг би Инхрихэн амраг мэн үрийн гэгээ шиг ирсэн элбрэл хайранд чин уярсан ганцхан заяах хүний орчлон гараас чин хөтлөө туулгасан аль нийлсэн хань мэн хаврын наш шиг халаас харамлаа чамайга би твэрсэн ханийн түшиг чи надад харсан
жилүү дотлооч чамаасаа би чэн холдохгүй За манай Содгоо бол сайн дуучин. Ер нь бол манай энэ Universe Best Songs-ийн түүхэнд бол маш их тийм сенсац дагуулсан ийм дуучин байдаг. Ер нь бол одоо урд өмнөх гүйцэтгэлүүд нь маш сонин. За энэ удаа бол би одоо манай монголчууд түмэн олноороо энэ дууг үзэж байгаа. Энд бол нэг ийм одоо яг ориг гэж ярьдэн шүү дээ. Оригинал одоо тэгээд дараачийн хойлоор хоёрыг харьцуулах юм суур одоо нөхцөл бий болж байна л да. Тэгээ зүгээр ингээд үзэгчийн хувьд ингээд ярил одоо би Арунагийн хажууд суугаад Содгоогийн өмнө суугаад ингээд надад бол хэлэхэд хэцүү нөхцөл байгаа боловч би бол ер нь их шудраг хэлэх тийм одоо юутай хүн гэж үздэг гэхүүдээ ер нь бол нэг юм жоохон хүүтвтер сонсогдож байна отгоо тий. Энэ юутай холбоотой гэхээр нэгдүгээр сонголттойгоо холбоотой, хоёрдугаар бэлтгэл одоо бас их сайн хийгээгүй юм болоо гэж би магадгүй би буруу ярьж иж магадгүй. Оригинал нь болохоор яг ийм гоё бүлээн одоо тий нэг юм одоо чиг агаар энэ бүх юмчин дээр Арунагийн одоо дуулсан хөлбөр дээр байдаг. Энэ бол ер нь бол их хэцүүлтэй. Яг өнөөдөр ийм одоо яг ингээд жинхэнэ дуулсан дуучин одоо өөрөөр дуулж байгаа дуучин хоёр ингээд байж байгаа нөхцөл харьцуулж ярих бол мэдээж ирэх хэцүү асуудал. Тэгэхдээ ер нь бол нэг ийм л юм санагдчих байна хатан тийм ээ. Тэгэхээр дараачийн шат одоо дуулах дуу өөрийнх хоолойны өнгөд тааруулах энэ сонголт айгүй чухал юм а гэдгийг нэг жишээ бол энд байгаа юм шүү. Тэрнээс бол чи бол гоё дуучин шүү. Отхон жаргалаа. Баяр хүргэе. Сайхан байна. Өөрийнхөө дууг оролцогч маань дуулаад миний өмнө ингээд дуулж байгааг хараад би нэр яаж дуулдаг болоо энэ дууг гэлээс бодосооч би ингээд дууллаа гэж харьцуулаад тэгээд би юу гэж хэлэх гэж юм нэхэр ер нь оролдлогуудыг хийж авах хэрэгтэй. Том болон жижиг оролдлогуудыг байнга хийж оролдож болохгүй бол дахиад өөр оролдлогыг хийх энэ оролдлогууд эргээд хүнийг хөгжүүлж байдаг гэж би боддог. Тэгээ би юуны өмнө бас энэ сайхан дууг сонгож дуулсан чам бас баярлалаа. Нөгөөтэйгүр энэ дуу маань өөрөө их гэгэн дуу. Тэгээ мөнхийн усыг би уруулнаас чинь амсын хайр минь гэд. Тэгээ энэ дуу их гоё түүхтэй, нэг эмхтэй бүсгүй хайртай хүндээ гэр бүлийнхаа хандаан зориулж манай Балхаа гавьяат цоодлын хулгам бид гурвыг дуучныхны хувьд намайг сонгоод хөгжмийн зохиолч нь Балхаа гавьяатыг сонгоод яруу найрагчийн цоодлын хулганг сонгоод ингээд төрсөн өдөртөө бэлэг барьж хандаан зориулж зохиолгосон юм дуу. Ингээд энэ дуу эзэнтэй дуу. Тэгээ бид гуруулаан дуугаан зохиож байхдаа би хандаан зориулж дуулаад Балхаа хандаан зориулж зохиогоод цоодлын хулган бас яг гэр бүлийнхаа хүнтэй гэр бүл болоод удаагүй байсан тийм агшин. Тэгээ яг энэ үед цоодлын хулган маань ийм гоё гэгэн их гоё халуухан тэгээ ийм гоё яруу сайхан үгийг бидэнд зохиож өгсөн энэ дууны яруу найраг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээ тэр нэг хонгорхон амраг мэн гэд би нэг шивэнж дуулдаг хэсгийг тэр нэг чи миний дуулалтыг дахиад нэг сайн сонсоод үзээрэй. Миний бодлоор жоохон загнаж дуулаад байгаа юм шиг байна. Тэгэхээр тэрэн дээр илүү сайн анхаараарай. Дээд өнгө үгийн тэр хуваарлтуудыг өшөө сайн сургуулт хийгээд өшөө энэ дууг өөртөө дадлагжуулаад бийжүүлээд сэтгэлжүүлээрэй гэж хүсье. Отхон жаргалаа. Тэгээ амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэн хамтдаа дөнгөж сая тэг 84% дугаартаа оролцогч Отхон жаргалын Монгол дууны одоо шалгаруулалтанд үзүүлсэн, сонирхолсон шилдэг дуулалтыг хүлээн авлаа. Энэ удаад ямар дуу дуулсан бэ? Тэгээд дууныхаа тухай ярьж өгөөч. Сэтгэлээсээ суулцъя тий. За. Нанд учраас хэлэгдэг дуулсан. Сонголт сонирхолтой байна. Сонирхолтой л гэж бодсон. Тэгээд яг жоохон шүм сонссон. За яг Аруна шүүгчийн дуулдаг дууг өмнө нь дуулж өөртөө сонирхуулах, сонсуулах ямар байсан бэ? Би яг нэг тийм олон юм бодохгүй байхаа хичээсэн л дээ. Зүгээр дуугаал гайгүй дуулчих юмсан гэж бодсон.
Дуучин маань өөрөө бас чамд ямар зөвлөгөө өгч чинь? Ариун нэгч яхаа тэгвэл сая их олон юм ярьсан. Сэтгэл үйлдэлсэн нь анхаар марч юм уу те? Дуун дээр жаахан сайн ажиллах хэрэгтэй гэсэн тийм. Жаахан хатуулт болчих шиг боллоо доо. Би угаасаа нэг уянгийн дуу нэг дуулдгүй болохоор надад жаахан шинэлгэлээсэн л та. Гэтэ энэ удаад бас уянгийн дуу тэр болгон дуулдаг болохоор дуулж үзээгээ сонгосон баг те? Тэгсэн. Тэгээд бас сонирхолтой төгөлдөр ууртай явах шиг боллоо шүү дээ. Тэгсэн төгөлдөр. Зүгээр л сонсож байгаа л төгөлдөр уурч маань өөрөө л тэгэл. Хөгжмийн хэн тоглосон бэлээ? Улсын филармоны төгөлдөр уурч мөнх эрдэнэ ах маань тоглож гисэн. Нандин учрал дууны хамгийн том онцлог нь юу байсан бэ? Юун дээр анхаарсан бэ? Онцлог нь. Уу яг та би жаахан тийм гой зөөлөн тийм яг нэг юм хайрын сэтгэлээр дуулах хэрэгтэй байсан баг л та. Сая бас яг тайзан дээр гараад нэг тийм хийж чадсангүй. За ямар ч л байсан надад бол таалагдсан. Отхон жаргалынхаа энэ удаад Монгол дуу дуулахдаа дуучин Ариунагийн Нандин учрлыг дуулна энэ дууг сонгоно гэж төсөөлсөнгүй сонирхолтой байлаа. Ингээд амжилттай дуулсан шилдэгүүдээ бид шагнан урамшуулж байгаа энэ удаад Отхон жаргалыгаа манай наадмын ивент тэгш сайн харагдах хэлбэр арга реклам компани энэхүү бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг зам Devon брэндийн шинэхэн бас бэлгийг бэлгэлж байна. За үргэлжлүүл манай наадмын хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё энэ юу вэ? Гоё Vitaфит. Vitaфит компаниас энэ ундааг явуулсан. Үргэлжлүүлээд манай наадмын ерөнхий ивент тэгч амьд жимсний амт Айбери зармаг. За манай Отхон жаргал зарим гэдэг туртай авах тий. Тий. Дуулаад дууссан юм чи одоо зарим гэдэг ч болно шүү дээ. За дараагийн бэлэг бол бидний хувьд шинэхэн байсаар байна. Энэ бол байгаль биетийн салоноос манай шилгүүдэд зориулаад үнэхээр он сонирхолтой бэлэг бэлдсэн байгаа. Энэ юу вэ гэхээр за тус салоноор бас 30,000 төгрөгөнд үйлчлүүлэх эрхийн бичгийг энэ сонирхолтой Universe Best Songs наадмын шилдэгүүдэд зориулсан бэлгийн картыг гаргасан байгаа. Тэгэхээр манай шилдэгүүд маань ер нь тэмцээн уралдаанд орж дуусаад нэг газар болцож байгаа. Тэр нь байгаль биетийн салон байгаа шүү. За гоо сайхандаа анхаарах цаг бас болсон. Манай шилдэгүүд бүгдээрээ байгаль биетийн салоныг зорж байна. За хамгийн сүүлийн бэлэг бол ухаалаг амьдралын нууц ураатай Unique Coffee амсч үзсэн үү? Одоо тэгвэл амсаад нэг үзээрэй. За. Дараа нь сэтгэлээс аваалцар ямар амттай байсан. Тэг 84 дугаартай самдан овогтой Отхон жаргал Шакирагийн дуулалтаараа анх удаа Universe-ийн тайзнаад танигдаж үзэгчдийн хайрыг татсан ч тухайн жилдээ харамсалтай шилдэг багтаагүй түүхтэй. Харин 2011 он түүнийх байсан юм. Шидэг гэдгээ баталж өөрийнхөө чадварыг харуулсаар ирсэн. Тэр гаднаасаа яг л дайны талбарын хамгийн урд зогсох хүлэг баатар шиг тийм л эрмэг зоримог гэсэн атлаа чимээгүй эмэгтэй. Харин дотоод ертөнцийн рүү өнгөйвэл зөөлөн энэрэнгүй сэтгэлтэй нэг юм. Тэр бас ногоон хоолтон гэдгийг үзэгч та бүхэн сонирхуулаад хэлье. Ингээд Монгол дууны цагаар анх удаа уянгийн химнэл мэдрүүлсэн түүний дуулалтанд хамтдаа үнэлгээ өгцгөөе. За одоо та бүхний өмнө орчин цагийн хөвгүүдийн хамтлагийн нэгэн гишүүн загвар өмсдөг Crash Bash гэдэг хамтлагаар нэлээдгүй удаан өнгөрсөн хувийн дугаар 48 Хорлоор Имбүчигийн Бат амгалан урьж байна. Сайн бацаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чи ямар өндөр юм бэ? Би чинь бараг доор 10 см өндөр готлон өссөн байгаа шүү дээ. За өнөөдрийн сэтгэл ямар байна? Тайсны ард ингээд ер нь бусдынхаа дуулалтыг сонсоод гоё Монгол дуунуудынхаа энэ үг түүхийг сонсоод байж хад ямар сэтгэл төрж байна? Монгол дуучлаар миний хувьд бол маш гоё байгаа. Тэгээд бас энэхүү тайзан дээр хожин залуучдын соёлын төв байхад манай хамтлаг хамгийн анхны тайз маань яг энэ тайз байсан. Тэгээд одоо ганцаараа гарч ирээд болох гэж байна. За хамтлаг нь байгааг илүү байхгүй болов? Бага тий. За ганц дайчин ганцаардахгүй хамтлагийн гишүүн харин энд болж ганцаараа өөрийнхөө хувийн тоглолтыг хийх ёстой. Ямар дуу дуулах гэж байна? Энэ удаад би Дашнандаа өгшийнхаа дуулсан Яагаад гэдэг дууг. Хамтдаа өнгөрүүлсэн бидний амьдрал Ханин жаргалыг илүүсэнгүй
сэтгэл болдарч бүх шинжин хойлохна байхдаа хайртай гэж авчи хэлчихэд халуун нулимсан туслуулж билээ хамтдаа өнгөрүүлсэн бидний амьдрал ханин жаргалыг эзэлсэнгүй хүсэн мөрөөдөж явсан ханиа хүний хүү би ч ноосонгүй яагаад ч юм бэ миний сэтгэл янгийн жаргалыг эдэлж байхдаач хонгоо чамайгаа твэрч суухтаа хосын жаргалыг эдлэгүй Дурж байхудаа чиний зүрэн дандаа настай хамт байж чадлуудаа догдол шаналгүй чиний сэтгэл дахин уучлахгүй хүсгүй эдэлж байхдаач хонгор яагаад ч юм бэ миний сэтгэл янгийн жаргалыг эдэлж байхдаач хонгор чамайгаа твэрч суухтаа хосын Товчилж юм те? Жоохон товчилсан уу? За манай энэ Батгамгалан бол маш их сайжирж байгаа юм дуучин залуу байна. Би санаж байна анх университет энэс их бүдэг юм дуулдаг байсан. Одоо бол хоол орнууд нь ингээд нэгдсэн. Ер нь бол их айхтар сонголт хийж байна. Тэгээ би нэг энд нэг товчхон юу хэлчихье гэж бодож байна. Одоо Beatles цагаан альбом гэж байдаг бол Монголын рок хөгжимд бас цагаан альбом гэж байдаг. Цагаан цомог. За энэ цагаан цомог бол одоо манай Дашка Халиун хоёрын одоо нэгэснээр Монголын рок хөгжмийн түүхэнд бол ийм цөмрөлт хийсэн ийм одоо уран бүтээл байт юм аа. Энэний зохиомж тэр тоглолт тэр үед чи баг одоо 15-200-ны зааг дээр болж исэн гэж бодоход маш айхтар тийм бүтээл хийсэн байдгийг. Энийг зүгээр манад өнөө цагийн залуучууд бас сайн мэдэхгүй байж юм. Та нар ер нь цагаан альбом гэж сонсоод үзээрэй. Хэрвээ одоо үнэхээр тийм актив маягийн хөгжим сонсъё гэж ойлгодог бол тэрний юу дуунаас сонголт хийсэн чамд бас баяр хүргэе. Энэ бол амар сонголт биш үү? За баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ амгаа саяны дуу бол дэндүү зөөлөн дуулчлаа. Энэ дуу бол өөрөө их тийм өргөн цагаатай, хоолойны цуурайлуур их өргөнтэй, их гоё тийм задгаа, их гоё тийм өргөлттэй, босолттой, уналттай юм дуу. Дараагийн удаа одоо бол энэ дууг чи ингээд орлого хийгээд үзчихлээ шүү дээ.
Тэгэхээр дараагийн удаа бол илүү их тийм цэвэрлэгээ хийх тал дээр бэхлэлийн яах юм, тэр өрнөлт дээр нь яах юм, уналт дээр нь яах юм, яаж задрах юм, яаж унах юм, тэр номынхон, тэр дууныхаа зохиолыг нь өшөө сайн биднэрт ойлгомжтой гаргаж дуулж өгөөрэй. Ойлгосноо байна. Чамд маш их боломж байна. Өсөж, дэвжиж, хөгжиж байгааг чинь хараад баярлж байна. Баяр хүргэе. За үзэгчдээ Best of the Best шилдэгүүдийн тэмцээн оролдоод дуулалт үргэлжилсээр байна. Дараагийн шилдэг оролцогч маань Тэг 48 хувийн дугаартай Батамглан. Тэгээд хувийн дугаарыг нь хэлж байгаа учраас та бүхэн сайн тэнцлээд магадгүй түүний дуулалт таалагдсан бол үүнээс цааш хөгжлөх шатуудад бас Батукаг дэмжээрэй гэж хэлмээр байна. За сэтгэлийг нь сонирхохын Монгол дугаар анх удаас Universe Best Songs наадамд оролцсон. Хэр амжилттай дуулав? Энэ нэг шалгаруулалтын онцлогийн тухай. Нэгдүгээр Монгол дуу гэхэлэр амар гоё санагдаж байна. Тэгээд маш олон сонголт үүд юм лээ. Би бас өмнө Монгол дуу гэхэлэр би бол ер нь амар баг дуу мэддэг юм байл. Яг ингэ үзсэн чинь амар их гоё Монгол дуунууд байд юм билээ. Тэгээд миний сонгосон дуу болохоор манай одоо Багшийн маань дуу болохоор их гоё санагдсан надаа. Тэгээд энэ өмнө нь бараг нэх баймт мэдхгүй дуу. Тэгэхээр бас дуулахад амар гоё байлаа. За дууных нь нэр нь юу вэ? Энэ дуу маань ямар онцлогтой дуу байх шиг байна. Утга санааны хувьд бас дуу хөгжмийн аялгауны хувьд те. Аялгауны хувьд бол нэлээд амар өрнөл ихтэй. Аяархан болох хэсэг байна, чангарах хэсэг байна. Үгний хувьд гэвэл бас ханы тухай гэх юм уу да одоо хоёулаа хамт гэрлээд ингээм амар гоё байлаа даач. Мөл ойлголцоод маш их байсан. Тэр болгон яагаад тийм байсан бэ гэсэн тиймэрхүү учиртай. Тайллыг бас сая тайзан дээр үзэгчдэд өгүүлж чадсан шүү дээ. Чадсан байхаа гэж бодож байна. За үзэгчид маань ер нь бол Universe Best Songs наадмыг чигээр ер нь Монголын үзэгчид Батамглан буюу Батукаг Universe Best Songs наадмын шилдэг оролцогч гэдгээс гадна Crash Bash хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэддэг. Тэгэхээр бас энэ дуулцсных тэр хамтлагийн уран бүтээлийн тухай сонсмоор юм. Crash Bash-ын хоёр нь юу хийж байна? Яг одоохондоо бол манад 2-3 дуу бол хийгдсэн байгаа. Гэхдээ зарим нэг нь гадаадд байгаа, зарим нэг нь ажиллаар явж байгаа. Тэгээд ихтэй бол Crash Bash тараагүй, тарахчгүй баг. Тэгээд ямар ч хэлсэн тэмцээн оролдооны хүндэтгий ирсэн Батукада баярлалаа. Тэгээд тэмцээн оролдоон дуусны дараа өндөрлсөний дараагаар самтлагийнхаа шинэ уран бүтээлээр бас эргөө олцох байхаа гэж бодож байна. Ямар ч хэлсэн өнөөдөр хийж байгаа алхам тэмцээн оролдоонд нь амжилт хүсээд бид хоёр өнөөдөр маш олон бэлэгтэйгээр Батукагаа дайлах гэж байна. За хамгийн эхлээд манай наадмын ерөнхий ивент итгэгч Амжимсны хамт Айвери займаг эндээс байна. За Батука нэрстэйдэн дуртай юу, цэцэргэнтэйдэн дуртай юу? Бид нар ер нь хоёр хуваагдчихад байгаа. Би нэрстэйдэн дуртай, Зэмнэн цэцэргэнтэйдэн дуртай. Цэцэргэн нэг айг ах. Бид яг баг юм зэглээ. За одоо нэг авсаад үзэгнэ. Хэлсэн баха. За дараагийн бэлэг бол манай наадмын хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё Vitafit компани гоё нүүр царай болж ирсэн баха. Нэг хэсэг хамтлагаараа рекламтай болж ирсэн. Гоё жүүсийнх нь. За одоо тэгвэл шинэ бүтээгдэхүүнийг амтлах цаг ирсэн. За энийг холонд өгье. Энийг тайлбарлаад өгөөрэй. Байгаль биетэй салааны бэлэг. За, гоо сайхан зөвхөн бурхны гарт байдаггүй. За юу. Тэгэхээр ийм ураатай байгаль спа, лазер клиник энэ зүгээс ирүүлсэн бэлэг байгаа. Энэ бол зөвхөн Universe Best Songs наадмын шилдэгүүдэд зориулсан урамшууллын карт, бэлгийн карт байгаа. Тэгэхээр 30,000 төгрөгөөр байгаль beauty центрээр үйлчлүүлээрэй. Тэнд бас Universe-ийнхэнтэй уулзаарай. За баярлалаа. Дараагийн бэлэг бол манай наадмын ивент тэтгэгч сайхан аргадаг энгийн хялбар арга Oriflame компаниас зүгээс эрчүүдтэй зориулсан сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг гаргасаар байна. Энэ удаад эрчүүдтэй зориулсан биеийн саван тэгээд шинэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулга каталог. За баярлалаа. За энэ бол манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч ухаалаг амьдралын нууц Unique Coffee байгаа. Бид Unique Coffee-гийн бас бэлэг өмссөн байгаа. Тэгэхээр Батукатай яг гараа цохилцъя гэж бодоод өмссөн байхгүй юу? Энд Unique Coffee гэвчихсэн. Хайла захи. Гараарай. За. За амжилт хүсье. Дараагийн шилдэнд нэрг болцъё. За. Баярлалаа. Бусдын нэгэн адил их сургуулийн төгсөх курсын оюутан Батамглан өсвөр насныхан Crash Bash хамтлагаар нандахгүй мэднэ. Харин монголчууд Universe-ийн шилдэг оролцогч гэдгээр нь таньдаг болсон. Насандаа бол хангалттай амжилтыг сонирхлынхаа хүрээнд бүрдүүлж чадсан энэхүү оролцогч маань энэ удаагийн шилдэгүүдийн талбарт солонгос эмэгтэй дуулалтаас арай өөр сонголтуудыг хийсээр ирсэн юм. Мэдээж Монгол дууны дуулалт муугүй байсан Монгол дуу гэдэг оролцогчдод өндөр босго тогтоож өөрсдөө илүү хурцлах урам зориг хатуужил өрсөлдөөнийг бий болгосоор байна. Батукагийн дуу үнэхээр сайхан байлаа. Харин их үзэгч та бүхэн үүнийг батламжилж өөрсдийн сандаа 15-9 дугаар руу Тэг 48 хэмээн явуулаарай. Их үзэгчтэй өнөөдрийн 4 авьяасны иргэнийг харцгаая.
Хувийн дугаар тэг 48, хорлоор Имбүчи авартай Батамглан. Хувийн дугаар тэг 84 Самдангийн Отхон Жаргал. Хувийн дугаар 100 Бэмбцогтын Эрдэнэбаяр. Хувийн дугаар 114 Бүр Доржийн Дагисүрэн. Эдгээр 4 шилдэг оролцогч. Өнөөдрийн гайхамшигтай Монгол дууны цагийг та бүхэнд мэдрүүллээ. Харин үзэгч та бүхэн дэмжиж байгаа ясныхаа төлөө 15-аас 50 дугаар руу саналаа ирүүлээрэй. Сайхан үлэрт янагт цэцгийг Сэмхи ширтэх чамдан зоруулж Дарсны антич би марти Хомчандрын антич би марти Чимэн минэн сэгэлж билээ Хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё Vitafic компани. Ерөнхий ивент тэтгэгч Дэлгэн Construction шинэ налах хороолол. Цэвраага эрүүл амьдрцгаая. Ивент тэтгэгч таны амьдралын түнш World Korea Group. Ивент тэтгэгч сайхан харагдах хялбар арга Oriflame компани. Онлайн түгээрч Монголын топ сайтуудыг нэг дороос мэдээллийн номер 1 хөтөч сайт Дөргөлцөг имэйл. Залуус бидний эрүүл зөв сонголт. Жи мөсөн чихэр. Бид таны эрүүл тав тухтай амьдрахад шаардлагатай бүх зүйлийг нэг дор бүрдүүллээ. Үйлчилгээний төвүүд, банк, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, амрах зугаалах талбай болон төвийн дунд аншигм, туулын хурдны замд холбогдсон зураг аймгийн айлын эд бүрэн цогцлбор хороолол 2 өрөө баярыг ердөө 41 сая, 3 өрөө баярыг 57 сая төгрөгөөр танд санал болгож байна. Element Construction шинэ налах хороолол. Хэн нэгэн таныг сул тал ихтэй, дуу цөөтэй, аливаад оройтож байна гэж хэлсэн үү? Дуу цөөтэй биш, илүү болгоомжтой, ухаантай ярихын тулд аливаад оройтож бус илүү их бэлдэж байж болох шүү дээ. Сул тал ихтэй байна гэдэг тэр хэмжээгээрээ өөрчлөгдөх боломжтой талууд их байна гэсэн үг юм. Бүгдийг шинээр эхлэхэд хизээч оройтохгүй. Сурч боловсроход цаг хугацаа байсаар л байдаг. Таны амьдралын түнш World Korea. Та үргэлж анхаарлын төвд байж олныг бишрүүлэхийг хүсэж байна уу? Олноос онцгой цорын аз байх таны мөрөлд хөтлөгдөн нүр хөдлөлтийн хамгийн цаг урлаг The One цувралыг бид хүтээлээ. Oriflame таны мөрөлөөр бидж игүүрлэнэ. Энэхүү эрхэм үзэгчдийн анхаарлаа хандуулж бидэнтэй байсан, суугаа солих цаавгүй бидэнтэйгээ байсан үнэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг яагаад ч юм дуу хөгжим нь маш чанга тэгээ сэтгэл хөдлөлийн мэдрэмж үнэхээр их байлаа. Та бүхэн мэдрэмжийг хүлээн авсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн шилдэг 4 авьяасандаа хамтдаа баяр хүргэе.
оролцогчид болгоны нэвтрүүлэгтээ хийгээд үзүүлж байгаа үзүүлбэртэй хандж байгаа хандлага тэр бүхнийг нь чин сэтгэлээсээ хүлээж авж байгаа үзэгчдийн тэр одоо дэмжлэг бас тэр нь та бүхнийг холбож өгж байгаа хөтлөгч бидний сэтгэлгээгээд олон зүйлийн маань уялдаа холбоо цогц шийдэл болж Universe Best Songs хэмээн та бүхэндээ хүрж байгаа байлаа. Бидэнтэй хамттайгаа үзэгчид та бүхэндээ хязгааргүй их баярлаж тун их хайртайгаа хэлж өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөё. Ингээ ирхэн үзэгч та бүхэн минь өдөш олгон UBS телевизийн 1-р суваг дээр цэхэр дэлгэцээ UBS телевизийн Best of the Best тэмцээн оролдоонд тааруулаарай. 15-51 рүү мессеж явуулга бити мартаарай. 15 19 51 UBS Music дээр үргэлжлэн явагдах учраас та бүхэн хэрэг дахин үзмэр санагдж бол сувгаа шууд UBS Music суваг руу тааруулаарай. Өнөөдрийн турш бидний хамтдаа бас ирхэн үзэгч та бүхэнд маш баярлалаа. Сайхан амарцгаагаараа маргааш дахин уулзцай болсон цагтаа харин бэлэн байгаа бидгээ мартаарай. Баярлалаа. Нарлагхан цэхэр дэлхийгээ бид дуулах дуртай. Амьдрал хүснээ бид хэлж та бүхэндээ. Нарлагхан цэхэр дэлхийгээ бид дуулах дуртай. Нандин хүслээ бид дэлгэж та бүхэндээ дуулаж байна. Найз чамайг дуудаа хамтдаа дуулмаар байна. Нарлаг хорвоогийн ирээдүйн чамтай хамт дуулмаар байна. Цэнхэр тэнгэрийг бид дуулах дуртай. Цэцэг тогоон дэлхийгээ та бүхэндээ дуулаж байна. Хамт чамайг хүрээд хамтдаа дуулмаар байна. Нарлаг хорвоогийн жаргалыг чамтай би дуулмаар байна. Хүчний хин надус биднээр нэгэн зүрхөдөлтэй. Хүмүүс бид бүгдээр нэгэж хүсэлтэй. Тэрэ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээр. Биндүү сайхнаар заяасан дэлхий ээжигээ хайрлая. Мы споем про этот светлый мир, мир вокруг нас. Горы, реки, поля, все это земля моя. Let us sing together, you and I, my friend. Let me sing with you about the future of the world. Учтите цавас битнан, нэгэж бүрдүүлтэй. Хүмүүстэй бид бүгдээр нэгэж хүсэлтэй. Дээрээ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээр. Дэндүү сайхнаар заяагцсан дэлхий ээжигээ хайрлая. Амжаа урагмал бүгдийг би дуулах дуртай. Ариун хүслээ бид дэлгэж та бүхэндээ дуулаж байна. Хамт чамайг хүрээд хамтдаа дуулмаар байна. Алх хорвоогийн жаргалыг чамтай бид